Эй сайн байцгаана уу? Бурхны хүү Баярбаатар мэдчилж байна. Өндрөө их дээр ингээ харснаас нэрээ нөгөө хөвлүүлгэн дээр гардаг шиг зэрэгтэй. Би одоо ингэж доош харж явах. За яах. За манай хүн ухаарлын пост оруулжээ. Ай төвлийн өмнө ингэж байхгүй юу ч гэнэ баах юм битсэн мэн. Алир уншичдаг ч юм лөө. Ямарваа нэгэн зовлонгийн шалтгаан нь өөрөө өнгөрсөндөө амьдрдаг ирээдүгээрээ алхацдаг яадаг ч гэнэ. Энэ постыг уншаад ямар сэтгэлд төрж ийн гэж бодож байна та нар. Манай хүн ширээ данхуудаа явсан юм. Тий. Би ч одоо 2007 онд анх ширээ явж ирсэн юм биш үү? Тэрнээс ч хойш одоо 18 жил өнгөрч. Өнөөдөр манай хүн энэ битэр чинь 85 оны насчсан юм байгаа ш чаас. Манай хүн надаас нэг 18 жилийн дараа ширээ яваад гүн ухаарл авсан байна. Тэгээ яг намайг энэ хөдөөнийх нэг муу хэллээ гэдэг байхгүй юу? Би муу хэллээгүй шүү дээ. Би зүгээр шүүмжилдэг байхгүй юу? Бодит үнэнгээр хэлдэг байхгүй юу? Одоо манай энэ өндрөөг хар. Би бол бас нэг хотод өссөн болохоор 18 жилийн өмнө ширээ суугаад одоо энэ өндрөөгийн бичиж байгаа юмнуудыг чинь 18 жилийн өмнө заалгуулж аваад ойлгоо цаашаага хөгжөө дараагийн бясалгал руу ороод тэнцэнэ цагаан хоол 6 жил идэж бясалгал хийж мийгээд ингээд цаашаага бүр тасраад алга болцсон байгаа байхгүй. Манай энэ хүнд гарчин за манай энэ чигэлтгүү энэ манай хөдөөнийхэн тийм ээ хөдөө байж байгаа юу ч мэдэхгүй өнгөрсөн. Хөдөөнийхэн жирсэн мэдлэг мэдээллийн айгүй дутуу байдаг байхгүй юу? Одоо хамгийн лидер гэж байгаа энэ манай энэ өндрөөг л хар дөнгөж өчигдөр одоо ингээд ширээ суучаад тэрнийгээ одоо ингээд постлж байх чинь яг нь ширээ суулаа гэж бичээгүй л байна л та. Битсэн юмнуудыг унших юм бол нөгөө ширээ чинь ер нь сонирхолж ярих юм бол ширээ чинь анхан шатны бясалгал байхгүй юу? Одоо манайхаар бол цагаан толгой. Ширээ дорнгууд яг эднэрийг ингээд өндрөөгийн битсэн юмнуудыг дараалалаар зааж өгдөг байхгүй юу? Хөөх юм зайлал. Манай хөдөөнийхэн бол ийм л байгаа юм. Айгүй мэдлэгийн хоцрогдолтой явж идэг байхгүй. Тэгээ тэрний Баярбаатар ингээ хилчглэр бид нарыг доромжлоог солиордгийг. За тиймэрхүү байна нэгт. Хоёрдоорт өндрөө зүгээр хэмжээгээ мэдчих. Чи надаас 18 жилээр хоцорж байгаа шүү. Аятайхан байна.